Сайн байцгаана уу? Та бүхэндээ инфо бичлэг хүрэх өдрийн мэндийг төвшүүлж байна. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За, өмнөх бичлэгүүдээ маань үзсэн бол энэ бол бит хоёрын 3 дахь бичлэг байгаа. Эхний 2 бичлэгээрээ үнэн мэдлэг судрынхаа эхний 2 сэдв болох сүнс, ухамсар, сүнсний сэргэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгсөн байгаа. За, өнөөдөр үнэн мэдлэг судрын маань 3 дахь сэдв буюу энерги сэдвийн талаар ярилцаад илүү дэлгэрэнгүй. За тэгээ бидний өдөр тутмын амьдралд яаж нөлөөлдгийг тэр талаар ер нь энерги гэж юу юм? Энерги хаана байдгийг, яаж ашигладгийг, энерги байдаг гэдгийг мэдэрч сурснараа ер нь ямар ач холбогдолтой юм? Өдөр тутмындаа яаж хэрэглэх юм гэх мэт энэ мэдээллүүдийг авахыг хүсвэл одоо бичлэгээ та нар маань дуустал нь үзээд ухамсараа төлөөсэй гэж хүсэж байна. Бид нар энерги гэдээ ярьдаг ч гэсэн яг тодорхойлдоггүй тий. За тэгэхээр эхний асуултууд мэдээж энерги гэж юу вэ гэдгийг тодорхойлохоос эхэлнэ. Энерги гэж юу юм? Яаж биднэрт нөлөөлдгийг, бидний эрийн тойронд яаж байдгийг, яаж энергийг ашигладгийг. За эхлээд энэ асуултанд хариулж эхлэе. За тэгээ хариулахаас өмнө сонсож байгаа хүмүүс маань бичлэгээ зогсоож байгаад өөрсдөөсөө энэ асуултыг асуугаад үзээрэй. Энерги гэж яриад байдаг. Энергийг та яг яаж тодорхойлж байна? Таны өнөөдрийг хүртэл авсан мэдээлэл ямар байна? Тэгэхээр тэр мэдээллээ гэж бодоод энерги гэдгийг та өөртөө тодорхойлцоод тэгээд бичлэгээ үргэлжлүүлээд сонсоосай гэж хүсэж байна. За тэгэхээр хоёулаа эхний асуултанд хариулах уу? Энерги гэж юу вэ гэдэг асуулт. За тэгээ та нар минь бодсон бах те тусдаа таны бодлоор энерги гэж юу юм шиг танд санагдаж байна вэ? Энерги гэж бодонгууд танд юу санагдж орж байна вэ? Ямар нэг бодиттой зүйл байна уу? Эсвэл яг та өөрийнхөө мэдэрсэн баг тийм ээ. Өөрийнхөө хариултаа авсан байх гэж одоо одоо би хариулъя. Энерги гэдэг нь орчлон ертөнцид орших бүх зүйл. Та нар ингэ бодоод үзтээ орчлон ертөнцид орших бүх зүйл. Энерги нь бүх амьд орших оршинлын орон зайн тэжээл. Ингээд нэг бодоод үз. Тэгэхээр бид нэр тэжээлээ энергис авч яадаг бахна шүү дээ. Гэсэн ойлголт орж ирж байгаас тэгээд амьд оршинс болгоны орон зай тэжээл нь энерги. За энэ дээр бид нэр хаанаас тэжээлээ авдаг вэ? Энерги хаанаас авдаг вэ гэж бодоод үзье. Тэгэхээр бид нэр хоолнд иддэг тийм үү? Ядаргаараа амардаг. За агаар салхи дутагдахаараа мó гадаа байгальтаа гардаг. Энэ мэтчлэн бид нэр энерги нөхөж авдаг байна. Ядаргаараа гэдэг чинь бид нэр ядаргаар суйлтна. За энэ чинь энерги багсны шинж. Түүнийг нөхөхийн тулд бид нар амардаг. Өлсгөөрөө хоол иддэг. Бид нэр хүч тамиргүй болж ирдэг өлсгөөрөө. Тэгвэл хоолоо идээд мөн хоол унднаас энерги авч байна гэсэн үг. За хоол унд боловсроод эцгийн шатанда энерги болон хувирал биеийг тэжээж ийн гэсэн үг шүү дээ. За ийхүү өөрсдөө амраагаад за мөн хоолоо идээд энерги нөхдөг юм байж. За тэгвэл гаднаас бас энерги нөлөөж байгаа. Энерги иргэн тойронгой болдог шүү дээ. Хаасайг оршдог. Очлын ертөнцтэй. За тэгээд гаднаас мөн энерги авдаг. Тэр нь юу вэ гэхээр байгаль. Наранд, салхинд, уул усаа хараад, баясах. 400 одоо бидний мэдж байгаагаар 432 Гц гээд одоо байгаль маань 432 Гц-ийг ялгаруулж яадаг шүү дээ. Тэр сайхан хөг аялгуунаас бид нар бас энерги авдаг. За тэгээд ингээд бодоод үзэхээр энерги бидний физик биеэр дүүрлээ. Тэр энерги дүүрэн байна. Төдий чинээ бид нэр ядралгүй ажлын өндөр бүтээмжтэй сэрэг, цуваа сэргэлэн хүч чадалтай ингэ байждаг. Энерги алдагдлалд ороод унахаараа бид нар ядарч сольддаг. За үүн дээр нэг юм нэмээд хэлэхэд энерги та нар сонсож байгаа энэ маш чухал шүү. Энерги орж гарах төв нь ер нь физик бие байдаг. Одоо энерги сүлэлтэн донд оршдог гэсэн үг байна шүү дээ бид нар. Хаасайгүй энерги гэдэг юм чинь энерги хаагуур урсаж гардаг вэ гэхээр бидний биеэр гадагшилж байдаг. Бид эргүүлээд энергийг авч байдаг. Инхээр энергийн орж гарах төв нь физик бие юм аа. Ингэж ойлгоорой. За тэгээд физик биеийн бүтцэн энерги дээр тогтдог. Ер нь бол. Тэгээд дотор гаднаа энергийн таталцлаа түрүү ярьжсэн шүү дээ нэг сүлэлдэж байдаг. Тэгэхээр дотор гаднаа энергийн таталцлаар үйлдэгдээд за тэгээд тэр энергийн таталцлаар бид нар юу хийдэг вэ гэхээр бодох, үйлдэх. За тэгээд бүх үйлдэлээ бид нар тэр энергийн хүчээр хийж байдаг.
За жишээ нь бид нар ингээ юмд хүрэхэд тог цавдаг те. Энд чинь нөгөө нэг байнга бидний биеэр энерги гараад орж гараад ингээд сүлдээд байж идэг өөртөө энерги гэсэн үг байхгүй. Тэгэхээр бидний бүтцэн энерги юм чинь юмд хүрэхээр тог цавах нь ойлгомжтой. Тэгээ ингүүл та нарт илүү ойлгомжтой болох баг. Тэгэхээр бид нэр өөрснөө энергийг орж гаргаж байдаг энэ цөм чинь физик бий байна. Гаднаас явж идэг, дотроос сууж бид нэр энерги нөхж идэг ийм байна. Тэгээд яагаад ийм юм гэхээр учрыг та нар мэдсэн те. Учир нь бидний биеийн бүтэц энерги дээр тогтдог. Энерги орж гарч байдаг учраас тэгээд явж байгаа гэсэн үг. За тэгээд ийхүү энергийн сайхан бүрэн бүтэн байж ивэл ер нь энергитэй байна гэж ярьдаг. За энерги гэдгийг бид нар бүх зүйл дээр оршдог амьтай бүхний орон зайд хижээлээ гэдээ ойлгочлаа. За таны асуултын хариултыг авч чадвал энэ багшаа. Дутуу юу вэ? Авлаа маш сайхан сонирхолтой. Яг л бидний өдөр тутамд яаж нөлөөлдөг, яаж байдаг, оршдог талаар бид нар хамт одоо энергитэйгээ холилдоод дотроож гаднаач хамтдаа оршоод идэх ч гэсэн бас төдийл анзаардаггүй, мэдэрдэггүй тий. Тэгэхээр энерги гэдэг бол одоо бидний өдөр тутамд үйлдэл хийх болгонд л одоо бидний дотор байж та гаднаж байж идэг зүйл байх нэ. За тэгээ таасаа ярьлаа тий. Ядардаг гэлээ, энерги ингэж нөхдөг гэлээ. За хоолунд иддэг, за гарт гардаг гэд ярьсан. За тэгвэл одоо энерги яаж алдахгүй байх вэ? Яаж төгс хэмжээнд нь барьж хадгалах вэ? Ер нь ингэх боломжтой юу? Таны талаар боломжтой. Ингэх бол бүрэн боломжтой. За тэгэхээр бид нэр яах вэ гэхээр одоо нөгөө энергийн савлгаанд орчод байдаг бид нар өдөр тутамдаа. Нэг бол уурлаад энерги алдчихдаг. Ямарваа нэгэн хүн үрж ирээд таны уурыг өргөж чинь та өөрөө эзэн болоогүй цагт таагүй тэр хүний хэлсэн үгэнд автаал ууралж байна. Хэрвээ та өөртөө эзэн байх юм бол энергийн тэнцвэрт байдлаа хадгалж чадна. Тэр нь юу вэ гэсэн үг гэхээр тэр хүний нүлэн татахгүй, тэр хүнээр удирдуулахгүй өөртөө эзэн энэ надаас холуур энэ одоо бүр цөмдөө хүлээж авч та тэрэнд хямрахгүй байна л гэсэн үг байхгүй. Төр зүрийн байдлаар хандаж хүлээж авах хэрэгтэй. Өнгөрүүл сурах хэрэгтэй гэсэн үг. Энэ төр зүрийн байдал. Заавалчгүй нэг хүн уурлаа гэдээ та өмнөөс нь уурлж явах хэрэгтэй биш. Та тэрийг авахгүй байгаа мэт өнгөрөөгөөд эсвэл товчхон ганцны үгээр тайлбарлаад хямрахгүй байх нь чухал. Одоо савлахгүй байх нь, уурлахгүй байх нь чухал гэсэн үг байхгүй. Нэгд. За эсвэл хит хөөрөөд баярлаа явчихдаг. Ямар нэг юм болохоор ямар гоё вэ гэж бүр ингээл хөөрөөд. За тэгэл энэ савлгаан донд чинь бас л энерги өргөдөн. За зөвхөн харилцаан дээр юм байна гэж одоо энд бол энерги алдагдал явагдана. Тэгэхээр энерги яг төв голдоо барьж яхахын тулд та ерөөсөө амар амгаландаа одоо байна гэсэн үг байхгүй. За энэ ингээ амар амгаланд байна гэж хэлэхэд амархан юм шиг мөртлөө маш хэцүү. Таг дээр тулаад ирэхээр яг ингээл хүн энийг эвгүй хэлэх юм бол сэрх гэж уурч хүрэх жишээтэй. Тэгэл баярламаар юм билэл гүйж босоод одоо цогж байх жишээтэй. Ингээд хүний нөлөөнд татаад өөртөө эзэн биш байдал. Үүний тул байдал гараад идэг. За үүний эсрэг юу хийж чадах вэ гэвэл та эхлээд өөрийгөө ажиглаж чадах хэрэгтэй. Ажил сурах хэрэгтэй. За би яаж юм? Зогс хамаагүй ингэж болж гэнэ ч юм уу. Тэгээд заавал тэрэнд хөөрхийг байхгүй. Баяр хөөрч төр зүрийг уртаач төр зүрх гэдэг гэдгийг ухамсарласан байх хэрэгтэй. Энийг болохоор ингээд хэлэхэд за би ингэх юм байна гэж та нар бодож байгаа. Тэгээ яг цаг дээр болохоор аюу хэцүү байдаг. Маш хэцүү байдаг. Тэгээ үүнийг яаж ингэж хийдэг юм бэ гэхээр батлаар хийдэг. Тэхийн тулд дахиад нөгөө сургалт ярих нэ. Тэрийг батлаар хөвшүүлдэг. Тэгэхээр тэрий чинь одоо энэ үнэн мэдлэгийн сургалтууд дээр бид нэг ингээд зааж өгдөг. Яаж хэрхэн юм энерги хамгаалах вэ? Ажиглалтаа яаж хийх вэ? За тэхийн тулд яах вэ гэд. Энэ болгоныг эхлээд багшаар хэлүүлээд за тэгээд тэрийг дадал болгож хончуулдаг гэсэн үг өөртөө. Тэгээд ингээд 1 удаа, 2 удаа, 3 удаа, 4 удаа, 5 удаа ингээд алдлаа гэж үтэй, савлаад унлаа гэж үтэй, уурдлаа, энерги алдлаа. Та тэгээд дадуулж байгаа юм чинь тэрний дараагаас эхлээд айжмаар багасч эхэлнэ. Тэр савлгаатай байдал чинь. За энэ хүртэл дадуулах хэрэгтэй. Нөгөө эрдмийн хичээлээр эрдмийг сурлаар гэд байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан өдөр тутамдаа уйггүй дадуулж ээж энэ хэмжээнд хүрнэ гэсэн үг. За зөвхөн ингээд хүмүүсээр биш. За мөн оюуны хөдөлмөр хийхэд дараагийн шат нь тайлбарлая. Оюуны хөдөлмөр хийхэд маш их энерги алдагдал орж идэг, ядардаг. Тийм бол та тэр ажлыг үргэлжлүүлээд хийгээд авахгүй ядарч байгаа гэдгийг мэдэрхийлэх юм бол та төр завсарлаад жоохон гарч агаар амьсгалаад эсвэл
өөртөө гоё тохиромжтой цай юм уу ямар нэг зүйлийг уугаад ингээд гоё тайвшраад дуртай хөргмөөс сонсоод ч юм уу нэг сэлүүхэн жоохон амраад өөртөө одоо цэцэрлэг өгнө гэсэн үг. Тэгж байгаарэ. Тийм бол бас болно. Одоо энергийн нөхөн хангалтууд хийж штэ. Эсвэл одоо наранд гараад төр агаар байгаль салснаас энергийн хангалт бол хийж болно. Тэгээд энэний бас үргэлжлүүлээд хамгаалтын нээлтгүүн нэж агшаа. За тэгье. За ингээд энерги алдагдлаа мэдсэн бол та ингээд баг бахар нөхөж сурах нэ. Саний миний хэлсэн заавруудын дагав. За тэгээд тэгж болдгийг шүү гэж би хэлж байгаа юм. За тэгээд энерги алдагдлаас хамгаалахын тулд мэдрэмжээ хослуулна гэдэг нэг үг байгаа. Та одоо өнөө мэдлэг сургалтаар ороод ухамсар сүнслэгээ холбогдсон байлаа гэж бодъё. За эсвэл бүр октоос сургалтанд суугаагүй л да гэж нөгөө мэдрэмж байдаг ч дотроос гарч ирдэг торгон мэдрэмж гээд эхнийх дээр ярьжсэн да. Эхний ярьцлаган дээр яг тэр чин дотроос чин одоо нэг жоохон сөрөг орчинд бас энерги алддаг байхгүй юу? Яг тиймэрхүү орчинд энерги алдагдлалд орох тохиолдолд та мэдрэмжээрээ дамжуулаад энэ онцгүй хүмүүс байна. Энэ ер нь надад тохирохгүй юм байна. Эндээс түргэн холдъё ч юм уу нэг газар орчгоор нэг түргэн холдмоор ч юм шиг нэг тэр нэг жоохон таарамжгүй хүнтэй ч юм уу нэг ийм хүнтэй ярих гот нэг эвгүй мэдрэмж төрдөг штеп. Явчмаар ч юм шиг тэр яриаг нь сонсмооргүй ч юм шиг. За энэ надад ямар хамаатай юм бэ гэж бодол орж ирж байгаа шиг. Яг тийм тохиолдолд та тэр газараа түргэн холдож явах хэрэгтэй. Ямарваа нэг илдэг байдлаар одоо зохицуулаад шууд орхиод явчих нь бас хаашаа юм тийм ээ. Тэгэхээр нэг илдэг арга хэлээд би одоо ингээд завгүй болчлоо. За би нэг ийм юм амжуулах байснаа мартцсан байна. Уучлаарай дараа уулзах юм уу. Ингээд өөртөө ачигтайгаар тэр байдлыг эргүүлээд төргөн тэр газраас холдох хэрэгтэй. Тэгэхгүй бол та тэр энергинд нь цохиулаад одоо тэр харилцан ярилцж байгаа хүний нэг таагүй хүнтэй уулзсан байлаа гэж бодоход тэр хүнийг ингээд анхаарал сонсох юм бол тэр хүний нөлөөнд автаа та энерги алдчих эхэлдэг. Тэгээд та дотроос чинь таагүй мэдрэмж төрөөд идэг, та тэнд байгаа л гэдэг бол улам ихээр алднаа гэсэн. Тэхийн тул эхлээд холдох хэрэгтэй маш хурдан. За мөн хүний ярианд хэд анхаарч бас болохгүй. Дахиад нэг зөвлөмж хэлэхэд хүний ярианд хэд анхаарахаар та тэр хүний энерги таны энерги одоо тэр хүний энергиэр солигдоод таны энергийн бүтцэнд өөрчлөлт орсноор таны бодол санаа болон одоо оюун санаанд өөрчлөлт ороод үг ярианд хүртэл өөрчлөлт ороод таны энерги эвдэгдээд тэр хүний энерги таны энерги дотор орж ирээд таны биеийн дотор орж ирээд таныг одоо үүмэлнэ гэсэн үг. Хямруулна нэг ясандаа хох ямар сони би ийм юм бодоагүй гэжсэн чинь энэ хүнтэй ярьсан чинь гинт ингээд зүрх дийсэл одоо зарим үед дотор мухаач ярихгүй идэг зүрх дийсэл ингээл нэг юм тав болоо явчлаа. Тэр чинь таны энерги эвдэгдээд тэр хүний энерги тань руу ороод ирсэн. Таны энерги илвжээ ингээд урсаад гараад бас нөгөө хүнтэйгээ ингээд солигдсон ч юм уу аль хэдийн уучлаарай бас нэг ойлгомжгүй хэлсэн бол аль хэдийн ингээд энерги солилцсон. Энерги чинь ингээд байнга солилцож идэг. Ингээд тэр хүний энергийг солилцлаа гэсэн үг. Тэгэхээр альва зүйлд хэд анхаарлаа хандуулах болохгүй нэ. Зүгээр л зөвчөрч байгаа мэт боловч дотроо одоо төр зүрийн байдлаар хөнгөн маягаар хүлээж аваад юу яах холбоосох. За ялангуяа тэгээд түрүү хэлсэнчлэн онцгой мэдрэмж төрөх юм бол мөн холдож байх. Илтгэр холдож байх. Ийм аргуудыг зааж өгье. Хэлж өгье гэж бодлоо. За танд өөр нэмж хэлэх зүйл байна уу? Би дотор ярьсан байж магадгүй. За маш сайхан зөвлөмжүүдийг өглөө. За яг тийм шүү дээ. За өглөө маш сайхан тоос ирэлэн ирч хүчтэй гараад за нэг хүнтэй уулзаад юм уу нэг орчинд ороод сөрөг бодлуудаар дүүрээл ирчүүч хунаал за буцаад гэртээ орж ирэхдээ бүр ирч хүчгүй болчихсон, ядарчихсан орж ирдэг шүү дээ. Тэгэхээр энэ чинь нөгөө нэг хин нэгэнтэй за эсвэл тухайн орчинтой энерги солилцоонд ороод байдаг байх нэ. Тэгэхээр яг бидний өдөр тутамд хэрэгтэй маш сайхан зөвлөгөөнүүдийг өгсөн байна. Баярлалаа. За тэгээд дахиад энэ энергийн хадгалалттай холбоотой асуулт байна. За бид нар нөгөө өмнө хэлж байсанчлан яагаад дэлхий дээр ирдэг, яагаад яг одоо энд амьдарч байгаа юм бэ гэхээр энэ байгаагийн гол зорилго нь ухамсар сүнсний хөгжлөө гэд ярьсан шүү дээ. Тэгэхээр энерги гэдэг зүйл одоо бидний ухамсар сүнсний хөгжилтэй яаж холбогддог юм бол холбоо хамааралтайгаар оршдог юм уу? Яадаг юм бол танилаа тайлбарлаад өгөөч. За тэгээ. За энерги гэдэг нь бидний физик бай ямар байдаг талаар сайн ярьлаа тийм ээ.
түүнд үзүүлэх хүрнүүлөө. Тэр алдагдал дээр нь бид нар яах вэ? Энэ тухай ярьлаа. За тэгвэл ухамсар сүнсний хөгжилд энерги гэдэг зүйл хамгийн хэрэгтэй зүйл гэдэг. Сүнсний хөгжлийг хэр удаан энерги хадгалж байгаагаар нь хэмждэг. За энэ нь болохоор удаан хадгалах чадварыг хэр зэрэг эзэмшсэн байна. Энерги алдагдaltaд үргэлж ороод ахгүй одоо үргэлж сайхан энергиэр дүүрэн гэж ярьдаг шүү дээ. Ямар сайхан хайлгаж залгсан энергитэй хүн бэ гэж жишээ нь ярьдаг тийм ээ. Тэгэл энэ хичээн энерги, энэ ахын энерги их гоё энергитэй шүү гэл ингээл ярьдаг. Яг хэрвгээр одоо хэр удаан хадгалагдж байна хүмүүс тэгж мэдрэгддэг ерөнхийдөө. За тэгээд дээрэс нь өөрт ч гэсэн мэдрэгддэг. Одоо энергиэр дүүрэн байх нь хамгийн нэгдүгээр амар амгалан байж идэг. Юусээс ийш тийшээ одоо ямар нэг дутуу хөвтөө зүйл байхгүй мэй гэж санагддаг. За гэх мэтчлэн ингээд энерги хэр удаан хадгалж чадж байна вэ гэдэг чадвар эзэмших одоо энэ үед бид нар сүнсний хөгжил маш сайн байна гэж яригддаг. Тэгэх юм бол энэ энерги хадгалсан энерги чинь эргээд сүнснийхээ хөгжилд ухамсарынхаа тэлтэнд эргээд маш хэрэгтэй байдаг. За энерги алдаал яваад байх юм бол одоо ухамсар сүнсний хөгжил бас сул байх нь. Тэгэхээр өндөр энергитэй байж энерги удаан хадгалж ухамсар сүнсний хөгжил маш сайн явагдах нь. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр ямар үед энерги зарцуулах ёстой, хүчтэй зарцуулах ёстой, тэр үед нь энерги зарцуулах. Бусад үед нь цохист хэмжээнд ингээд бариад суулгах хэрэгтэй юм байна. За тэгэх юм бол одоо сүнс өөрөө ухамсарын хэмжээнд хослуулан зарцуулж идэг. Ерөнхийдөө нөгөө хэмжээ энерги дүүрэн байгаа учраас одоо сүнснийхээ нөлөөнд ч хөгжилт хэрэгтэй болох нь сүнс жиргээд энерги өөрөө мөн одоо цогцуулаад ингээд цохист хэмжээнд барихыг биднэрт мэдрэмжээрээ ингээд өгдөг байна. Тэгэхээр бид нэр ингээд харилцан ойлголцдог байна. Тэгэхээр ухамсар сүнсний хэмжээнд бол хөгжүүлэх энэ зүйл энергийн өрнөлөө маш хэрэгтэй байдаг. Тэгээд ухамсар сүнсээ энергитэйгээ холбож өгөх хэрэгтэй гэдэг нэг чухал зүйлийг одоо хэлье. Энэ физик биеийн хувьд болохоор одоо энерги гэдэг зүйл маань тэжээл болдог бол ухамсар сүнсний хувьд ч мөн ялгаагүй тэжээл болж идэг. Хөгжилт нь тэжээл болон байж ах зохис хамгийн тэр удаа чухал зүйлийн нэг нь болохоор энерги гэж идэг. Тэгээд одоо та нар маань ингэж ойлгох нь ухамсар сүнсний хөгжил сүнс ухамсар энерги гурав. За нөгөө түрүүчийн хичээл дээр ярьжсэн түрүүчийн хичээлг нь ярилцлаган дээр ярьжсэн шүү дээ. Сүнсний одоо юу нь болохоор ухамсар сүнстэйгээ холбогдсны гол ач гавьяа нь болохоор бид нар одоо мэдрэмжээ маш сайн гэж мэдрэх хэрэгтэй. Мэдрэмжээрээ дамжуулаад түүн дээрээ мэдрэмжийг хөгжүүлэх ёстой. За тэгээд сүнсний хөгжил дээрээ нэмэх нь мэдрэмж гэж ярьдээсээ ч сүнстэйгээ холбогдчиход тэгвэл энэ дээр дахиад нэмээд энерги гэж орж ирж байгаа. Тэгэхээр энерги холбож өгөх нь тэр бүрэн дүүрэн сайхан бие дотроо байж байгаа энерги ухамсар сүнснийхаа хөгжлийн замтай шилбэх нь байна. Ингээд ярил ойлгогдож байна уу? Та өөрөөр тайлбарлах уу? Тэгэхээр одоо маш чухал байх нь тийм энерги гэдэг зүйл одоо ухамсар сүнс хоёр ч 3 хэмжээсээс эхлээд нэгддэг штэ тий. Тэгээ ухамсар сүнс болоод тэгээ энэ дээр нь энерги оршиж орж иржээ ирээд нэг хүн болоод хамтдаа өрт хөгжөөд сүнс угаасаа их усрээс үүсэлтэй л энергийн нийлмэл бүтцтэй байдаг гэж ярьсан штэ тий. За тэгээ ухамсартайгаа нэг бүгдийг тусмаад илүү их энерги цуглуулах, хадгалах, хашиглах. За тэгээ бүр цаашлаад энергиэр ямар нэгэн зүйлийг хийх. За бүр явандаа энерги болтлоо хөгждөг штэ тий. Бидний сүнс 63 хэмжээс хүртэл өсч хөгждөг. Гэрлэн бит болтлоо өсч хөгждөг. За тэр явцад бидний бие өөрчлөлтөнд ордгоо гэжсэн тий. Эхлээд физикс бол одоо бид нар физикс бол байгаа бол за тэгээ физик сэрэг тэгээд энергийн сэрэг тэгээ гэрлэн бит болдог гэсэн. Тэгэхээр бид нар бидний ухамсар сүнс хөгжих явцдаа эхлээд энерги байдаг гэдгийг ухамсарлаад за энергийг хадгалах арга ухааныг сураад за ерөөдөө 9 хэмжээс хүртэл энергийн тэжээлээр амьдарч байгаа. Тэгээд цаашлаад өөр энерги болтлоо хөгждгөө гэд номон дээр маань бичсэн байгаа. Тэгэхээр бид нар бүр явандаа энерги болох нь тийм энерги биетэй болох нь. За тэгэхээр бас бидний одоо ухамсар сүнсний хөгжлийн зам хэр урт байх нь
Хідээ бид нэр одоо ухамсар цус энерги 3-ыг хослуулад энерги гэдэг зүйлийг бүрэн ашиглаж хэрэгжилж хадгалж сурахаас хамаарах нэ. Ухамсар цусны хөгжлийг тодорхойлдог гэж сайн авч байгаа гэж маань хэлсэн тийм ээ. За тэгвэл одоо манай гариг дээр бид нар зөвхөн энергийг мэдэрдэггүй бас амьтад мэдэрдэг гэж ярьдаг штэ тий. Тийм. Энергийг амьтад мэдэрдэг. За тэгээд тэр амьтад маань болохоор одоо заримдаа нэг жишээ хэлээ л да. Ямар нэг амьтад ирээл одоо таныг шүргөөгөөд байлаа, танаа гэр нэг мууртай байлаа гэж одоо тэр муур таныг ингээд шүргөөгөөд байвал одоо энерги хэрэгтэй байна гэсэн. Түүнээс цутаахаа оронд мөн хэрэгтэй энерги өгөх хэрэгтэй. Муурч мөн танд эргүүлээд хэрэгтэй энерги ч өгдөг. Энерги ер нь ийм сүлэлтийн дунд оршиж идэг. Өөгч ингээд энерги солилцоон дунд оршиж идэг. Тэгээ тэрэн дотор бид нар сүлдээд ингээ амьдарч байдаг. Тэгээ амьдтайгаа бас одоо бүхэл зүйл чинь нэгэн цогц, нэгэн бүхэл зүйл шүү дээ. Одоо бүхэл энэ амьд орчнол чинь. Тэгэхээр энэ амьдд ч гэсэн бас бид нартэй одоо ингээд энергийн хувьд одоо ингээд сүлэлтэж явшдаг. За тэгээд дээрэс нь тэр амьтад маань болохоор түрүү ярьсан тийм муур ирээд ингээд нохооч мөн адил. За мөн өвчтэй газруудын мэдээд энергийг мэдээд амьтад одоо энерги дээр маш ийм мэдрэмжтэй байдаг бахан л та. Тэд нар ч одоо ингээд бид нартай айлхаа өөтэйгөө яриад ингээд энерги өрөөд авахгүй. Энергинд бол маш мэдрэмжтэй. Тэд нар өөрсдөө хэлдэг л дээ. Тэгтээ ингээд хүнтэй адилхан үргэлж ярьж ингэж идэг биш. Тэгэхээр болоод энергийн хувьд одоо илүү нөгөө мэдрэх тал нь илүү хөгжсөн. За тэгээ энергиг бол маш сайн мэдэрч идэг. Тэгээ муу энергитэй байна уу, сайн энергитэй байна уу, ямар байна тэр хүнийг энергиэр ингээ мэдэрчдэг. Зарим хүнээс цутаагаад явдаг, зарим хүнд нь илүү одоо ойрхон ирж жишээ нь татнастай. За тэгээд мөн заримдаа бүр тэр байтугай биеийн шүргдэг. За тэжээр амьд бол ялангуяа тэр муурнууд бол эзнийхээ өвч мөвчнийг авдаг гэдэг ингээ ярьдаг шүү дээ. Тэгэхээр одоо амьд дээр бас юм байдаг бахна. За тэгээд одоо шууд хүртэл одоо бүх энэ амьдтууд бол маш одоо өндөр мэдрэмжтэй энергийг тэгээд энергийн дагуу мөн нөгөө зан сайтай ус айлд хүн цугладаг гэхчээр тийм ээ. Ер нь бол тэгэл энергийг дагаал бүх юм ингээл хувраал, өөрчлөгдөөл. За тэгэл өөрт хэрэгтэй зүйлүүд дээрээ одоо ингээ амьтад шавах мэдчлэн тэр бүхэн чинь тэр энергийн урсгалаар, энергийн мэдрэмжээр тэд нэр өөрсдийнхээ энергийн мэдрэмжээр зөнгөөрөө ингээд энергийг дагаад гээд хөдөлгөөнд орчиадгаа гэсэн үг. Тэгэхээр маш сонирхолтой тий бид нар яг амьтад байгаа гэдгийг мэддэг. За амьтад эрхэлж ийн л гэж боддог тий. Гэхдээ амьтад маань ямар мэдрэмжтэй одоо ямар ухамсартай байдгийг тэр бүр гадарлаад байдаггүй. За тэгээд амьтад ярьсных нэмээд сонирхуулаад хэлэхэд за манай үнэн мэдлэгийн сурвалжлагчид төгсөгчд донд угаасаа анхаачны хичээл дээр амьтдаа ургамалтай харьцах хичээд ороод явдаг. Тэгэхээр олоодаа давцаар агаад одоо тэжээвэр амьтдаагаа ойлголцдог. За ингэдэг гэдэг бодлороо шууд харилцдаг. За бүр цаашлаад шуудаас хүртэл мэдээлэл авдаг. За мөн одоо ургамлууд бид нар ингээ харахад байж байгаа ч гэсэн яг үүндээ тэр ургамлууд ч гэсэн одоо тодорхой дуу чимээг өөрөөсөө гаргаж идэг. Тэгэхээр тэр дуу чимээг хүртэл мэдэрч чаддаг болтлоо мэдрэмжээ хөгжүүлж чаддаг байгаа. Тэгэхээр бас энийг нэмээд хэлвэл сонирхолтой юм уу гэж удаад хэлчихлээ. Энергиэс хэдий одоо өөр сэдвэр ч гэсэн амьтад ярьсан учраас. Тэгээд нөгөө нэг бас тийм гинт санаанд орчлаа. Сайн хэлсэн чинь нөгөө ургамал гэж ярихад нөгөө ургамлыгаа магтаал гэртэж байгаа ургамалтайгаа яриад ингээл ах юм бол тэр ургамал таны төлөө ургаж эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэгээд таны төлөө ургаж эхэлнээр яадаг вэ гэхээр таны энерги зориулаад ингээд гоё өрөөний агаарыг цэвэрлж өгөөд тэгээд та тэндээс бүр ингээд энерги авч чаддаг болтлоо таны төлөө тэрийг хараад баясаал энерги чинь өндөр болтол ингэж өсдөг болтлоо ингэж таны төлөө ургадаг. Тэгэхээр амтантай ярих юм бол тэр таны энергийг нэг ясантаа мэдэрч чинь танд юу хэрэгтэй байгааг мэдэрдэг болдог гэсэн үг. Тэр ч байтугай түрүү хичээлгээд ярьлаа. Хичээл дээр бас дадуулах журмаа одоо өөрсдийнхээ энергигээд ингээд тийм хичээл орцголтой гоё хичээл одоо тэрэн дээр хүртэл маш сонирхолтой үйлдэлүүд болдог. За энийг ингээд бүгдийг дэлгээд явах. Тэгээд ганар хэрвээ орвол өөрснөө ороод сайхан сонирхорой гэж бодож байна. За ингээд дараагийнхаа цааш явах нь жогшаа. За тий. За энерги гэж ярихаар бас энергитэй нэг хоршож хэрэглээд байдаг үг байдаг. Эрчим энерги тий. Тэгэхээр эрчим энерги гэдэг зүйл нэг зүйл үү эсвэл мөн чанарын хувьд ялгаатай юу? Эрчим гэж юу нь яг юу юм болоо та энэ талаар хэлэнгүү тайлбарлаад өгөөч. За тийм.
энерги эрчим гэж яриад эхэлчихдэг. Тэгэхээр энэ хоёрыг хооронд нь нутгаж болохгүй. Энэ хоёр өөр юм байна шүү. За тэгвэл эрчим гэж юу вэ? За сонсож байгаа хүмүүс маань таад маань бодоод үзтээ. Энерги гэсэн үг орж ирээд байна уу? Тэгвэл энэ энерги биш шүү. Энергиэс огт өөр зүйл байгаа. Энэ бол харилцаа холбооны хэрэгсэл. Тэгээ хаана хэрэглэгддэг вэ гэхээр гариг хооронд хэрэглэгддэг. Харилцаа холбооны арга зам хэрэгсэл. За тэгээд нэг гаригаас нөгөө гариг руу мэдээлэл дамжуулах хэрэгтэй болсоо гэж бодъё. Тэгэх юм бол ямарваа нэгэн эрчим гарган тэр долгионыг барьж авч нөгөө гариг дээрээс тэгээд аяын мэдээлэл дамжуулж яад гэдэг. Ингээд мэдээлэл сэлцдэг. Үүнийг эрчим гэдэг байгаа. За тэгээд энэ дээр хэмжээстүүд гэдэг нэг үг орж ирнэ. За үүнийг тайлбарлахын тулд нөгөө анх ярьжсэн жишээн дээр хэлье. Бид нар болохоор манай дэлхий болохоор ярьжсэн шүү дээ. Одоо 3, 4, 5, 6 7 гэдэг ингээд маш олон хэмжээстүүд ингээд багтаах чадвартай. За тэрэн дундаа яг одоо бид нар болохоор 3 хэмжээсттэй байгаа. За бид нар 5 хэмжээстэй шилжих гэж байна гэж яриад байгаа. Тэгээ бид нар 5 хэмжээстэй уг нь дэлхийн маань 5 хэмжээстэй гариг тогтцсон. Нийтлэл бидний 3D оруулаад 3 хэмжээст оруулаад матрицаар бүрхсэн байгаа гэдэг нэг яриадсан надаа. Түрүүний юм дээр ярьсан дээр тэрийгэ санаарай. За тэгээ энэ хэмжээстүүдийн тухай ярих гэж байгаа шүү одоо. За тэгвэл 5, 6, 7, 8, 9 хэмжээстүүд гариг хоорондоо эрчмээр харилцдаг гэсэн үг. Гариг хоорондоо. Энэ эрчим нь болохоор нөгөө арга хэрэгсэл гэж яриад байгаа эрдэнэ эрчим маань энэ долгионы давтамжаар хоорондоо харилцдаг байна. За тэгээд бүр цаашлаад өндөр хэмжээсэнд ороод 11, 12 гэд ирэхээрээ дээд хэмжээстүүдэд өөр холбооны арга замууд байдаг. Энэ дээр болохоор арай ондоо эрчим хэрэглэхгүй арай ондоо юу байх юм бэ шүү. За тэгээд хэмжээст өсөх тусам тэдэнд цаг хугацаа, оршин тогтнох гэх ойлголт хэрэггүй хаана, хэнд, ямар тусламж хэрэгтэй байгааг мэдээд бусдад туслах. Энэ нь нэн тэргүүний ажил болдог. Тэдэнд хаасаагүй портал хаалгаар дамжаад эрчмийн дамжуулалтыг сонсож байх нь чухал байдаг. Энэ бол эрчим. За одоо инхээр ойлгож байгаа зү өндөр юунуудад болохоор арай ондоо байдаг бахан. За тэгээд ер нь өндөрсөх тусмаа бусдын тусын тулд гэдэг зүйл яадаг. Тэд нар бусдад туслахын тулд тэр энэ манаас юу ямар мэдээ ирж энэ эрчмийг мэдрээд тэгээд хэрэгтэй газар нь очиад тусалдаг бахнэ. За цаашлие. За манай гаригийн хувьд болохоор 5 дахь хэмжээстээс 2 дахь хэмжээс хүртэл давцсан юм зэрэгцэн оршдог. Зэрэгцэн энэ хэмжээстүүд ингээд зэрэгцээд орчиедаг гэж байна. 2, 3, 4, 5 гэх хэмжээст бид мэдэн дагаж мэдрэхгүй байгаа. Бид нар бол 3 дотор матриц дотор байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд зэрэгцээд байж байгаа юм байна. 9 ч гэсэн 6, 7 хэмжээстүүдийг багтаах тийм чадамжтай тэлэлт өндөртэй юм манай гариг. Энергийн хувьд болохоор бүх хэмжээстүүд хүртэх боломжтой, сувгууттай. За тэгээ энергийн хувьд болохоор энерги нь ингээд одоо бүх энэ хэмжээс зэрэгцээ ингээд хэмжээстүүд байгаа гэдэг байгаа шүү дээ. Тэднэр лугаа хүртээмжтэй тараагдчихдаг гэсэн үг. Тэгээд ийм дээж энергийн оролт гаралт, сүлэлт, тэлэлт одоо шинэ үгнүүд орж ирж шүү. Энерги чинь нөгөө орж гардаг гэж ярьжсэн шүү дээ. Тэгээ сүлэлтчээдэг гэдэг чинь түрүү ярьснаа да. Би түрүү ярьснаа да. За тэгээд тэлэлт байнга явагдаж байдаг. Түүнийг нь бид бүхэн үргэлж хүртээд бидээ шингээгээд оруулаад гаргаад ингээ байж идэг юм бэ бид нар. Тэрийг харин бид нар одоо сонирхуулаад хэлчихье. Тэрийг бид нар харин сайн мэдэрч өнөө хүртэл сайн мэдэрч чадчихна уу? Ухамсар сүнсээ хөгжүүлээд ирэхээр эдгээр чинь бүр илүү сонирхолтой болж эхэлнэ. Ер нь бид нар мэдтгүү л асхаас энэ олон хэмжээстүүдийн энэ нэг одоо сүлэлтж байгаа, тэлж байгаа, орж байгаа, гарч байгаа бүх энергийг бидээ хүлээж аваад мөн гаргаад ингээд байж идэг нь. Тэгэхээр бид нэр бүрэн бүтэн галактикийн хэмжээнд одоо оршиж байгаа гаргийн хэмжээнд оршиж байгаа очнолийн хувьд энэ энергиэс нь хүртэлцээд ингээд явж идэг байна шүү. За юм бэ. Манай гаргийн хувьд сонирхуулж хэлэхэд
За тийм гаргийнхаа онцлогийг мэдээд авсан илүү сонирхолтой байна л да. Өмнө нь болохоор нөгөө манай гариг чинь бүгдийг нэг дор туулж амсч үзэх боломжтой гариг учраас бусд гаригаас ялгаатай. Тэгээд хийх харь оршинлууд бас туулт хийхийг хүсдэгээд ярьжсэн те. За өнөөдөр энергийн хувьд бүтцийн хувьд за ингээд маш олон хэмжээстүүдийг багтаах чадвартай, багтаадаг гэд ярьлаа. Тэгэхээр маш сонирхолтой байна. Дээр нь амьдрал гэдэг, за дэлхий гэж гариг байдаг гэ мэдээд байдаг ч гэсэн ер нь ямар онцлогтой юм яадгийн гэж ерөөсөө энергийн хувьд ч төвшөнд ч юм уу те бодож байгаагүй. Тэгэхээр маш сонирхолтой байлаа. За тэгвэл энерги за та сая эрчим ингээ орчлон ертөнцүүд ингэдэгэ гэж ярьсан те харилцаа холбооны хэрэгсэл гэж тэгвэл энерги ер нь орчлон ертөнцүүд яаж оршиж яаж байдаг юм болоо? За тэгвэл эрчим гэхээр ингээд ойлгочлаа та нар харилцаа холбооны гариг хоорондын харилцаа холбооны хэрэгслээ ойлгосон тийм үү? За тэгвэл энерги бол одоо гаригийн хэмжээнд ярив. Энерги бол бүх гариг үүн доторх амьд харилцааны өгөгдөл солилцоо. Энерги болохоор өөр ахна штэ. Энерги нь ийм эрчилсэн шугамтай зөв эргэлттэй цэл юм. Түрүү нөгөө эрчимгээ ярьсан штэ. Тэгвэл эрчим нь харилцаа холбооны хэрэгслээ хэлсэн штэ түрүү. Тэгвэл энерги нь эрчилсэн шугамтай зөв эргэлттэй ингэж ойлгоорой. Тэг ингээд тэгж орж ирдэг байх нь юу юм. Тэгээ бүхий л галактик гариг түүний шугамаар эргэлддэг. Тэгээд гадсан оршин гэждэг хоорондоо. Тэг ингээд зөв эргэлттэй юм эрчилсэн шугам тэн дотор усталцал үүсдэг байх нь ш. Тэгээд ийм эргэлцсэн шугамын дагуу бүх гариг тэрний шугамын дагуу ингээд гаталц дээр тогтдог. Тэгээд бүх зүйл ер нь хоорондоо холбоотой. Сүлэлтэн оршиж байдаг. Хоорондоо хамааралтайгаар оршин тогтдог гэдгийг ойлгон ухамсарлах, мэдэрч сурах хэрэгтэй юм гэдгийг би маш тодор хэлж байна. Ингээ айж ухаан хэллээ шүү дээ. Бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой. Тэгээд харилцан биенээсээ ингэж хамааралтайгаар оршдог юм байна. Таашилбал сүнс, ухамсар, энерги энэ бүхэн өөрийгөө таних хоорондоо бүрэн хамааралтай мөн. Бүрэн ярьсан тийм ээ. Сүнс, ухамсар, энерги энэ бүхэн хоорондоо бүрэн хамааралтай. Ийм хүм нэг нь мэдлэг болж ингэж орж ирж байна. Одоо та бүхэн сүнс гэж юу вэ? Түүнтэй холших ухамсар гэж юу вэ? Эдгээрийг ажиллуулж, тэтгэж байдаг энерги гэж юу вэ гэдгийг ойлгож авлаа. Үүн дээр нэмээд хэлэхэд сүнс өсдөг ярьсан тийм ээ. Сүнс өсөлттэй байна гэдэг. Хэр мэдрэмжтэй байгаагаар тодорхойлогдно. Энерги сайн байна гэдэг байгаа орчиндөө хэр гэрэлтэж байгаагаар тодорхойлогдно. Энэ нь одоо өөрөө анзаараагүй байгаагаараа байх үедээ та маш гоё харагддаг штэ. Одоо тэрийг хэлж байгаа шүү. Түүнээс биш байгаа орчиндөө ингээ гэрэлтээ цацраад байна гэсэн үг бол биш. Яг уу ер нь одоо хэр гэрэлтэж байна гэдгийг яаж ойлгох вэ гэхээр бид өөрсдийнхөө хүнд ингэж ойлгоё. Тэгвэл илүү амар байх болно. Хүн илүү амар амгалан байх та, уур уцааргүй байх та, байгаагаараа байж байх та маш гоё харагддаг та нар мэднэ дээ. Яг тэгж харагдахыг бид нар энергитэй хүн, энерги сайтай байна гэж тодорхойлж байгаа юм шүү. За ингээд өөрсдийнхаараа сайхан ухаарч, ойлгож, хэрэгтэй зүйлүүдээ ухамсартаа хадгалж, нэгийг бодож, хоёрыг дэмгаж, өөрсдийнхаараа таашаан сойрхон сонсон гэдэгт найдаж байна. Маш сайхан ойлгомжтой дэлгэрэнгүй өдөр тутмын амьдралтай холбоо тайлбарлаад өгсөнд талархлаа. За өнөөдрийн яриагаа эргээд эргцүүлээд нэг бодоход за бидний ярианы гол сэдэв бол энерги байсан тийм энерги гэдэг сэдвийг ярьж эхэлнэ гэд хэлсэн. За гэхдээ энерги гэдгийг тайлбарлахын тулд сүнс, ухамсар, тэгээд манай гайраг, нар, бусад оршинлууд гэдэг ерөөсөө олон зүйлийн талаар ярьлаа шүү дээ. Тэгэхээр энэ үгс үгүй гэхээр саяны авч байгаа шилжинчлэн бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой оршиж ирдэг. Гэхдээ одоо бид нар багаасаа мэдээллүүдийг яаж авсан бэ гэхээр
бүхлүүлийг салгаад өгдөг. Ийм юмний хичээл, тиймний хичээл, хим, физик, биологи гэдэг ингээд уул нь хамтд нь хоршуулад уялдаа холбоог нь ойлгоод ингээд сурвал илүү юм шиг боловч бүгдийг нь салгачихдаг шинжлэх ухаанаар бүхлүүлийг салгадаг. Тэгэнгүүт бүх зүйл салаад ингээ өөр юм шиг ойлгоод ирэнгүүт бидний одоо хүлээж авах байдал, ухамсарлах байдал гэдэг зүйл ерөөсөй байхгүй болчихж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол бидний сэрэлтэнд маш том хаалт болж өгч идэг. Эхний 3 подкаст бол хэдийн ингээ 3 тусдаа 3 өөр сэдвтэй орцсон боловч эцээц нэгдмэл ойлголт. Сүнс ухамсар энерги гэдэг бол нэгдмэл ойлголт. Тэгэхээр энэ тэндээс мэдээллийг уншихдаа өөрийнхөө авсан өмнөх мэдээлэлтэйгээр жишээд харьцуулаад уялдаа холбоог нь ойлгоод аль нь зөв мэдээлэл вэ, аль нь буруу мэдээлэл вэ гэдгийг мэдрэмжээрээ ялгаж яаж тэгээд ухамсартаа хадгалж үлдчих хэрэгтэй. Бүгдийг ухамсартаа хадгалж болохгүй. За эсвэл бүгдийг зүгээр л тусдаа гэдээ ойлгочих болохгүй. Тэгэхээр бүгдийг нэгдмэл гэдгийг ухамсарлаад хоорондын уялдаа холбоог нь ойлгоод аль нь зөв бурууг нь мэдрэмжээрээ ялгаад тэгээд олон шүүлт хийсний үндсэн дээр ухамсартаа хадгалж байх хэрэгтэй байх нэ. За тэгээд эдгээр арга ухаануудыг буюу одоо сүнстэйгээ яаж холбогдох юм, яаж ухамсараа хэлэх юм, сүнсээ яаж хөгжүүлэх юм, яаж мэдрэмжээ чагнаж сурах юм, за тэгээ яаж энерги хадгалах юм гэх мэт арга ухаанууд үнэн мэдлэг номон дээр манд дэлгэрэнгүй бичигдсэн байгаа. Гэхдээ энийг бүр дэлгэрүүлээд дараагийн бичлэгээрээ өдөр тутмын амьдралтай холбоод ярилцсантэй хоёлаа. Тэгнэ. Эхлээд бид нар болохоор битэрийн зорилго нь болохоор ингэж байгаа юм. Шууд ингээд номын үгээр ингээд номоо ингээд тайлбарлахаасаа гадна илүү амьдралтайгаа уялдуулаад за тэгээд мөн ном руугаа ингээд ажуухан болсон ороод ингээд урсаал хэдүүлээ ингээд гоё намуухан явна. Огцом ингээд огт мэдэхгүй зүйлийн тухай ярихгүй. Тэгээд амьдрал дээрх жишээнүүдээс улбалаад ийм байдаг байх нь, тийм байдаг байх нь гэд таадтай тайлбарлаж өгөхийг зорж байгаа. За тэгээ манай үнэн мэдлэг судар бол уншаад дуустдаг. Уул нь маш жижиг гэн тий. Яг уншаас ухаан бол нэг өдрийн дотор нэг киногийн дотор ч бараг уншаад дуусгах нь. Гэхдээ ойлгож ухамсарлах зүйл өөртөө шингээж авах зүйл маш их байдаг. Өдрөөр л одоо яг л нэг номоо уншаад байгаа ч гэсэн өдөр бүр уншихад л өөр зүйлийг өмнө нь юусоо ухамсарлаагүй байсан тэр зүйлээ ойлгож ухамсарлаад явж идэг. Тэгэхээр та магадгүй аль хэдийн үнэн мэдлэг номоо аваад 1 2 уншсан бол 3 4 5 6 7 8 9 10 гэд үргэлжлүүлээ дахин уншаад байгаасай. Тэгээд уншигчмаа илүү их зүйлийг ойлгож мэдэж ухамсарлаасай гэж хүсэж байна. За тэгээд өнөөдрийн ярьсан зүйлүүдийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлээд энерги хадгалаад энерги нөхөөд яг одооноос үйлдэл хийж эхлэесэй гэж хүсээд өнөөдрийн ярилцлага өндөрлөх баялаа. За тэгээд дараагийн ярилцлага хүртэл баяртай. Баярлалаа.